Бүгдээрээ одоо ахиад хідэн 10-ын бутархайг багаас нь их рүү эрэмблэе. За мөн л адилхан багш та нарыг видео хичээлээ зогсоогоод өөрсдөө бодох гээд үзээрэй гэж хэлэх байна. За одоо бүгдээрээ энэ удаад хамгийн их орон болох нэгжийн оронг харъя. За эдгээр тооны алинд нь ч нэгжийн орон алга байна. За дараагийн их оронг одоо харах юм бол за энд 10.5 байна, энд 10.6 байна, энд 11 байна, энд 10.5 байна, энд 11 байна. За тэгэхээр энд 1, за энэ ч бас 10-ны оронд 1 байна, энэ ч 5 байна, энэ ч за 5 байна, энд харин 6 байна. За ингээд бид 10-ны оронг хараад тоонуудаа ирэмблэчихлээ. За энэ хоёрт бол 10-ны орон нь адилхан байна тийм ээ. Энэ хоёрт. За дараагийн энэ хоёрт 10-ны орон нь адилхан байна. За одоо 100-ны оронгоо харж агаад энэ хоёрын аль нь их болохыг үзье. За энд бол 100-ны орон 6, энд 100-ны орон 5 байна. За тэгэхээр энэ нь их байна гэсэн үг. За 10-ны орон нь адилхан, харин 100-ны орон нь илүү байгааз. За 100-ны орон нь мэдээж 1000-ны оронгоос их шүү дээ. Тийм болохоор 1000-ны орон алинд нь их байх нь хамаагүй. За гол нь энэ тоо илүү их 100-ны оронд тань тийм ээ. За үнэндээ 1000-ны орон ч их л байна л да. За энэ хоёрын 10-ны орон адил байна. За хоёуланд нь 10-ны орон 5 байгаа. За тэгэхээр энэ чи энэнийхт нь 100-ны орон 6. Тэгэхээр энэнийхт нь 2 байна тийм ээ. Тэгэхээр энэ нь их байна. За эцэст нь мэдээж 10-6 байгаа учраас хамгийн их 10-ны орон тоо байна. Тиймээс бусад оронгуудыг харах хэрэггүй. За ингээд гүйцлээ.